дамжуулаад татвар төлөгчдөөрөө дамжуулаад бидний төсвөө бол иргэддээ маш зөв тайлбарлаж ээж тэр одоо нээлттэй ил тод сайтуудаараа оруулж үзүүлж хянуулах тухай асуудал байгаа. 3 дугаарт нь юу байна вэ гэхээр бол орон нутгийн төвшөнд үнэхээр одоо энэ төсвийг бид нар энэ засгийн газраас оруулж ирэхдээ орон нутгийнхаа гаргаж байгаа саналыг 1 дугаарт ихсэн 2 дугаарт нь засгийн газар төсвөө батлаад оруулаад ирэхэд улсын их хурл дээр засгийн газрын тавьж оруулж ирсэн төсөв дээр нэмдэггүй байх их зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэж одоо энэний өмнө одоо баяр зах сайдууд нэлээд ярьдаг байсан. Зарим оронд бол одоо Солонгос мэтийн орнуудад ийм зүйлийг хийсэн байд юм байна лээ гэж. Тэгэхээр энэ үл их чухал гэж бодож байна. Монголын эдийн засгийн чуулган Хилцүүлгээс хүлээж байсан үр дүн бол татвар төлөгч байгууллага иргэд төсвийн үйл ажиллагааны бүхий л үе шатанд хэрхэн оролцох, хяналт тавих оновчтой эрх зүйн орчин бүтэц шийдлийн талаар ярилцаж нэгдсэн ойлголтод хүрэх. За төсвийн төлөвлөлт зарцуулалттай холбоотой зөрчил, хууль бус үйлдэл хариуцлага тооцох систем ажиллаж байгаа эсэх, за хэрхэн сайжруулах талаар хэлэлцэж санал гаргах. За төсвийг батлагдсан зүйлд зарцуулсан эсэх хяналтаас гадна төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын оновчтой хэрэгцээтэй байдалд татвар төлөгчид үнэлт өгөлт өгөх, хяналт тавих орчин бүрдсэн эсэх, за бүрдүүлэхэд ямар шийдэл хэрэгтэй талаар хэлэлцэж санал гаргах тухай байсан юм а. Одоо нэгэнт бид нар ингээ Рональд тэгээд ингээд гадаадын экспертүүдийг авчирж ийн хүмүүсээс туршлага судалж ийн ингэж яхад яагаад тэр бусад орнуудад хэрэгждэг омбудсмен гэдэг үйлчилгээ энэ сервисийг оруулж иж болдгүй юм бэ? Бид нар одоо шилхэд би энэ чиглэлээр очих гэхээр нэг бол одоо надад ерөөс ингээ мухардж байгаа хгүй яг хинт очих юм бөө мэд би яг хин одоо би энэ төсвийг батлагдаад тэр сонин дээр дэлгэрэнгүй тайлбар гарч яхад зөндөө олон миний хувь хүний саналтай нийцэхгүй энэ бид нар зарцуулах ёсгүй шүү дээ. Энэний оронд ийм юм байх ёстой гэж саналууд зөндөө байгаа байхгүй юу? Тэгэхээр үнэхэрийн төсөв өнөөдөр ил тод биш байгаа юу? Танилт муу байгаа гэвэл тэр бүгд хангалтгүй л гэж хэлнэ. Яаж сайжруулах юм бэ гэвэл ерөөсөө төсөв захирагч анхан шатны нэгж дээрэл төсөв маань тод байх ёстой. Сургуулийн хамт олон багш нар, сургуулийн ажилчид төсвөө мэддэг. Зохиолтын үеэс нь, төсөв төлөвлөлтийн үеэс нь эхлэж тэрнийгээ төсөөлж байдаг. Тэгж байх юм бол захиралдаа 1 дугаар гаруй үсэг зурхгүйндээ 2 дугаар гаруй үсэг нэгтлэндээ тавих хяналтын сайжраад тэрнийгээ мэддэг болоод ирж байгаа. Ингэсэн нөхцөлд анхан шатны нэгжээсээ дээшээ яваад аймагт очино. Аймаг дээр очиод мөн адилхан энэ чиглэлээр татвар төлөгч нар нь сумынхаа захиргаандар мөн сумын манай энэ компани өчнөө татвар төлнө. Бид хуваасаа өчнөө татвар төлнө. Чиний цалингийн чин төчнөө татвар юм а гэж миний ярьсан төмөнгөөр ярьж байна. Үнэхээр өнөөдөр ажилчид хүмүүс цалингаа авч байгаагаа мэдж байгаа болохоос ямар татвар төлж байгааг мэдэхгүй байна. Тэр татвар төлснөөгөө би хяналт авах ёстой гэдгээ бүрж мэдэхгүй байна. Тэм учраас энэ анхан шатны нэгж дээрээ сайн тодорхой болох ийм хуулийг тэр төсвийн ил тод байдлын тухай заалтыг оруулж өгөх юм бол төсвийн хяналт сайжирнаа. Төсөв зохиоход тавьж байгаа хяналт бол үндсэндээ бараг байхгүй гэж хэлж болно. Техник эдийн засгийн үндэслэл боловсруулдаг тэрэн дээрээ тусгуурлаад төсөв батлагдах ёстой хуультай өгнө. Тэгээд тэр техник эдийн засгийн үндэслэлийг ямар түвшинд боловсруулж байгаа, үнэхээр хэрэгтэй юм хийгээд ам хэрэггүй мэгээд ам гэдгийг хариулахаа болцсон. Ялангуяа сүүлийн үед бол улсын төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр тэрийг зарцуулах хандлага ихсээд тэрийг дагаад том төслүүд явагдаж байгаа. Том төслүүд санхүүжүүлэх улсын төсвөөс. Энэ төслүүдийн цааталт нь бол төрөөс хувийн хвшилд яаж оролцох ёстой оролцоогоо ерөөсөй тодорхойлдог. Жишээлх юм бол өнгөрсөн хугацаанд зарцуулсан тэр газар тариалангийн салбарт зарцуулж байгаа мөнгө, тэр ноолдурын бизнес эрхэлж байгаа хүмүүсийг бизнес хийхнийг дэмжиж байгаа мөнгөний тэр маш их хэмжээний мөнгийг үнэхээр татвар төлөгчийн мөнгөөр хэрэгжүүлэх ёстой мө үгүй мө гэдэгт хариулдаггүй. Ямар нэг малгай өмсөөл зарцуулаад яваад байгаа. Өнгөрсөн жил бол үндэсний хөгжлийн төлөө ороноос анх эхлээд тэр техник эдийн засгийн үндэслэлийн өмнө нэг шат нэмээд Шинзланд энэ Солонгос центр руу судалгаа хийж ирсэн юм шиг байгаа. Урьдчилсан судалгааны ажил гэдэг тийм шинэ шатыг бий болгосон. Дараа нь бол миний олж мэдснээр бол тэр шудраг өрсөлдөөний газраас гаргасан дүгнэлтээр бол энийг бол бүх нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт гэж үзэх хүндэслэлгүй юм байна гэсэн тайлбар өгч илээ тэрийг хэрэгжүүлэх гэснээр дараанаас. Тэгэхээр бид нар төсвийг зохиохдоо юунд хөрөнгө оруулах гэж байгаа шийдэхдээ тавьж байгаа хяналт бол үндэсний хэмжээнд байхгүй болсон байгаа. Энэ бол маш хэрэгсэл дагуулж байгаа гэж бодож байна. Хянахын аргагүй их вэ? Яаж хянж ярих юм? 7 их 80, 8 их 80. Өмнө ийм их төсөвдрийг хянжч байгаагүй, ийм төсөвтэй байж үзээгүй. Гинт нэмэгдчихэл. За яг хөөсөн төсөв олон юм ярьж байна. Нэгдүгээр, хоёрдугаар хянуулах сонирхол алга. Яагаад хянуулах сонирхолгүй байгаа юм бэ гэж тэ? Төсвийг хянахын тулд хамгийн чухал шаардлагатай эхний элементүүд байна шүү дээ. Хамгийн нэгдүгээр нутгийн удирдлага хадлага.
орон нутагт жишээ нь нэг аймагт ямар тендер зарлагдаж байгааг тэр нутгийн иргэд биш, иргэдийн төлөөлөгчдийн хурал биш, засаг дарга болон түүний эргэн тойрны таньдаг компаниуд бүгд мэдээд гуанзан дотор тэрхүү төсөв яаж зарцуулагдаж байгааг тэднээс хяналт тавьж шít. Би авна, тэдэнд үүргийн тэр хувьдаа өгнө, тэрийг авна гэж. Тэр үндсэндээ зарцуулалтын хяналт маань буцаагаад далд эдийн засгаараа хянагдаад байгаа учраас ил ямарваа нэг эргэн тавих хяналт алга. Тэгэхээр бол би манай төсвийн хамгийн гол дайсан нь илүү жинтэй адилхан. Манай төр маань өөрөө хитрхи илүү жин аваад байна. Таргалаад байна. Тэр таргаа өөрөө дийлэхгүй, өөрийгөө идэж байгааг мэдэхгүй улам өксгөөд цааш яваад байна. Хэрэглэгчдийн боловсрал гэдэг хичээлийг ер нь бага наснаас эхлээд олгоё. Тэгээ үүгээрээ ер нь мөнгөний тухай боловсрал, төсвийн зарцуулалт, төсвийн орлогын тухай боловсралыг олгож цаашдаа татвараа төсвөө хянах чадвартай эргэн төлөвшүүлэе гэдэг санааг бол ер нь энэ форумынхаа бас баримтчигт оруулах нь зүйтэй болов уу гэж дэмжиж байна. Нэг үгээр манай төсөв бол аль социализмын үед хийдэг сангийн яамны хэдэн мэргэжилтэн хийгээд 7 сараас яваад баталдаг аль социализмын үеийн төсвийн хийдэг процесс яг адилхан байгаа. Өнөөдөр хөгжлийн хороо бол уг нь гол процесс хийх юмнуудаа зааж өгөөд манай сангийн яам бол зөвхөн мөнгөний нярваар үлдэх хэрэгтэй байхгүй. Тэгэхэд бид мөнгөний нярвтаа бүх менежментээ өгсөн. Яг социализмын үеэр. А хоёрдугаарт би бол энэ эдийн засгийн санхүүгийн мэргэжилтийн улсууд бол их жоохон гутранг байгаа. Яагаад гэвэл эдийн засгийн өсөлтүүд гарч иж байна. Бодит капиталист нийгэм biz байгуулад хөрөнгө гарч ижих манай энэ мэргэжлийн улсууд нь өөрсдөө таг дугаа байдаг. Тэр ондоо айлсгүй социализмыг үзээд мартцсан юм уу? Шинээр 2 3 хуурай тайлан гаргасаар хагаад худлаа юм шуурдсан юм уу? 43 мянган нэгтлэнтэй мөртлөө би бол 23 мянган бол хуурай тайлан гаргадаг сонссон. Ядаж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан нэгтлэн бодох бүртгэлийн тайлангаас өөр юм байдаг юм аа. Ядаж тэр суурьнд акурал мөнгөн суурийн хосломол байна гэдгийг мэдгүй 43 мянган нэгтлэнтэй байна шүү дээ. Монголын эдийн засгийн чуулганы үеэр улсын тусгай хэлцүүлгийн нэг сэдэв бол хамтын үнэт зүйлс ба сайн цэцгэлийн тухай байсан юм а. Сүүлийн үед дэлхийн зарим улс оронд болж байгаа бослог хөдөлгөөний тэмцэл нь ганцхан л шалтгаантайг эдийн засаг шинжээчид хэлж байна. За энэ бол баян ядуугийн ялгаа эрс бий болсноос үүдэлтэй. За бизнес бол зөвхөн ашиг хөөх биш, хэдхэн хүн баяж тухай асуудал үеийн өнгөрөөж байгааг болж байгаа үйл явдлууд илэрчилж байна. Ядуурл, баялагын шудраг бус хуваарлалт, хөдөлмөрийн үнэлэмжийн шудраг бус байдал цаашлаад амьдралын чанар муугаагаас үүдэлтэй байна. Бизнест хамтын үнэт зүйлс гэсэн ойлголт бий болж байна. Хамтын үнэт зүйлс гэдэг ойлголтыг Харвардын их сургуулийн Майкл Портер, Марк Крамер нарын профессорууд боловсруулж, бизнесийн үйл ажиллагааны нийгэмдэх үнэлэмжийг эргэн харсан байна. Үнэт зүйлсийг хувь нийлүүлэгчдийн архишгийн үүднээс явцсан үзэх хандлага байдаг. Харин өргөн утгаараа хувь нийлүүлэгч нийгмийн харилцаанд оролцогчдын аль алиных нь үнэт зүйлс үнэлэмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой ойлголт болж байна. Хамтын үнэт зүйлсийн хүрээнд бизнест үр ашигтай, нийгмийн дэвшилт хэрэгтэй ажлуудыг нэгтгэснээр бизнесийгч нийгмийгч хөгжүүлнэ. За нийгэм нийтийн төлөөх ажил, хувийн ашиг орлогыг бууруулна гэсэн ойлголт үеийн өнгөрөөж байгаа юм. За хамтын үнцнийг цогцоор нь авч үзснээр бизнес эрхлэгч, иргэний нийгэм болон орон нутгийн төлөөллийн хооронд нарийн уялдаа холбоо бий болно. Тиймээс эдийн засгийн форум энэ сэдвийг онцолж ач холбогдол өгсөн байна. Хувь хүмүүс бизнесийн байгууллага за төр засаг бол юу гэх юм их ёстой гэхээр Монгол хүний мэдлэг чадвар авьяас гэдэг сургууль хөдөлгөөнийхөө үр шимэл баян шинэлэг амьдрах боломжийг олгох ёстой. Өөрөөр хэлбэл ингэж зүтгэж ёстой, итгэж ёстой, төр засгийн ийм боломжийг нь олгох хэрэгтэй ажиллаж ёстой. Бизнесийн байгууллага яг гэвэл эрхлэгчийнхаа, үйлчлүүлэгчийнхаа, тэнд ажиллагчдынхаа хамтарч бизнес хийдэг түншүүдийнхээ өсөн хүлээж байгаа тэр үндсэнтэй зүйлийг бүтээж бий болгож өгөх төлөө явдаг байвал энэ одоо хамгийн дундын нийтийн үнд зүйлээ энэ үнд зүйлийг бий болгодог арга хэрэгсэл нь юу вэ гэхээр засаглалын асуудал. Засаглал гэхлээр зэрэг бүх сонирхлын бүлгүүд нөгөө хувь оруулагч талууд тийм ээ. Стейкхолдеруудын төлөөлөлтөөр үйл ажиллагаагаар засаг залруу сайжруулж явахыг сайн засаглал бий болох гэж ярьдаг ойлголт тийм ээ. Энэ тухай бид нар их олон ярьсан учраас ийм ойлголт хэрэгжсэн болов уу гэж боддог. Тэгэхээр сайн засаглалыг бийж гаргаж ирдэг хэлбэр нь юу гэвэл хууль, дүрм, журам, байгууллагын шалгаа байхгүй, бизнес төр засгийн хэмжээнд шалгаа байхгүй. Тэгэхээр хууль, дүрм, журмын зөв ойлгомжтой тодорхой дэлгэрэнгүй, хоёрд нь дутагдахгүй, тэгээ хариуцлагын тогтолцоо маш сайн тодорхойсон ийм дүрм, журм хуультай байх болохгүй. Тэгэхгүй болов
энэгээр дамжиж нөгөө үнэт зүйлс маань хийдэж учраас зүгээр Монголын хуулиудыг ингээ харахад товчхон ерөнхий ингээд төрийн захиргааны төв байгуулалтаа их хэмжээ шийдчихлээ тэрийг зохицуулчих гэсэн энэ хуулийн одоо эрчим орчинтой болсон. Энээс үүдээд нөгөө хамтын эзүүлс гэдгийг хэрэгжүүлэх гол хэрэгсэл болсон. Засаглал нь одоо хийж тун хүндрэлтэй болсон. Хувийн бизнесийн байгууллагууд бол өөрсдөө өөрийнхөө ажлыг хариуцлах гэж байгаа. Тэгээд ирээдүйгээ авч явахын тулд хувийн бизнесийн байгууллага санаа зовж байна. Харин хамгийн санаа зовхгүй байгаа нь төрийн байгууллагууд. Төрийн байгууллага, төрийн одоо агентлагууд дээр энэ засаглал ярих том дург болчихжээ. Засгийн газар компани засаглалын хөтөлбөрийг яриад байгаа болохоор бусад байгууллагын засаглалыг хөгжүүлэхэд нэг сайн анхаарч өгөхгүй байна л да. Би энийг юу гэж хараад байна гэвэл Монголын хууль бизнесийн байгууллагуудын дүрм журмууд дээр ямар нэгэн хялбар аргаар, амар аргаар сайхан баялагтай болоод амьдчих гэсэн тийм сэрхий, тийм итгэл, үргэлжлэл, тийм орон зай бидэрч учраас хүмүүс энэ дүү хошуурдаг. Хүмүүс энэ дүү хошуурх орон зай бий болоод байгаа учраас ийм шударга ёс буюу нөгөө үндсэн зүйлийн тухай ойлголт байхгүй тэгээд зөв манай компани зүгээс болоод бусад компаниуд хийж байгаа бас нэг зүйл юу вэ гэхээр одоо манай MEF-ийн нэг санаа бол хүртээмжтэй өсөлт гэж ярьж байгаа тийм хүртээмжтэй гэдэг чинь энэ өсөлтийг хүмүүсүүдэд ингэж хуваарлаж өгөхийн асуудал биш. Хүртээмжтэй өсөлт гэдэг чинь хүн болгонд энэ хөгжил дэвшилд оролцох, хөгжил дэвшлийг бүтээхэд нь оролцох тэр боломжийг олгоё гэж байгаа байхгүй. Тэгэхээр өчигдрийн plenary session дээр нэг эмэгтэй бас ширээд хэлжсэн. Хөгжлийн бэрхшээлтийн иргэдийг төлөөлөөд бид нэр одоо энэ хөгжил дэвшилд чинь оролцъё гэж хэлжсэн байхгүй. Тэгэхээр оролцуулъя. Энийг хэн хангах вэ гэвэл төр өөрийнхөө зүгээс ханга, бид нар хувийн хвшил өөрийнхөө зүгээс хангая. Жишээл манай одоо Newtel гэдэг компани, охин компани операторууд байгаа шүү дээ. Утсаар одоо ингээд 1950 ч гэдэг юм одоо тийм утсаар үйлчлэг явуулдаг. Тэрэн дээр бид нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилуулъя. Гэртэн тоног төхөөрөмж компьютерийг суулгаад өгье. Суулгаад өгсөн бид нар ажиллаж байгаа. Өөр нэг жишээг бол одоо жишээл манай компани сая залуу зохион бүтээгч гэдэг нэвтрүүлгийг ивент хийж байгаа. Их мөнгө өдөр болгон зурагтаар одоо бэлтгэхэд их зардал гарч байгаа боловч хүмүүс харахтаа за энэ Newcom компани нийгмийн хариуцлагын хэрэгсэл зүгээр л Corporate Social Responsibility Act болоод өнгөрч байна. Нэг удаагийн арга хэмжээ болоод өнгөрч байна гэж бодож байгаа боловч бид нар Монгол инженеруудыг Монголынхаа хөрсөнд боловсруулъя. Эргээд ирээдүйд Монгол улсын шинжлэх ухааны инженерингийн хэрэгцээг бид нар хангая. Тухайн үед нь бол өртөг хэмнэсэн, зардал хэмнэсэн үйл ажиллагаа болно. Тэгэхээр энэ утгаараа миний хэлээд байгаа зүйл бол тэр хамтын баялагийг хамтдаа бүтээе. Энэнд бол хувийн хвшлийнхэн тэргүүлэх үүрэг оролтоо оролцож болно. Төр засаг бол биднэрт адилхан хууль тогтоож өг, адилхан стандарт баримтлуул. Тэгээд авилгал битээ. Rio Tinto оюу толгой компани тогтвортой урт хугацааны хөгжлийг бий болгохыг зорж байна. Өөрийн үйл ажиллагаагаар дамжуулан хамтын үнэт зүйлсийг бий болгохыг бас зорж байгаа. Ялангуяа бэлтгэн нийлүүлэлт, хангамжийн ажиллагаа зэрэгт Монголын бэлтгэн нийлүүлэгчдийг илүү давч үзнэ. Оюу толгой компани үйл ажиллагаагаа эхлүүлэхээр барилга байгууламжийн ажил хэд явагдаж байгаа. Хэдийгээр цаг авах боловч Монголын ханган нийлүүлэгчид нэгдүгээр дараа нь гадаадын компаниуд гэсэн зарчим барьж байгаа. Оюу толгой компани хүний хөгжил, мэдлэг чадварыг дээшлүүлэх хүрээнд Монголын түүхэнд сургалтын томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 90-ад онд бол бид нар нэг гараан дээрээс эхэлсэн учраас одоо бол ашиг олж байгаа хүмүүс бол жоохон цатгалт хандлагатай байна. Цатгалт хандлагатай. Та бүхэн мэдж байгаа бол одоо бол хөөрөг барьсан ч зөрүүлж болохооргүй, гар дээр зөрөхөөргүй том хөөрөг барих нь чухал байна. Одоо бараг л барын арьсаар одоо дийл хийх шаардлага гарч байна. Тэгэхээр альва үнэт бол ухаалаг хязгаартай байх ёстой. Тэр хязгаарыг тогтоосон тэр хязгаартаа баригдсан тэгш гарааны дүрм журмтай байх ёстой. Тэр дүрм журмаараа тоглож чадах юм бол энэ хамтын үнэт зүйлийг бүтээх боломжтой гэж ойлгож байна шүү дээ. Хамтын үн цэнийг хэрхэн нийгэм төлөвшүүлэх вэ? Нийгэм бизнесийн жинхэнэ түншлэлд ямар утга учир шаардлагатай вэ? За бизнес нийгмийн аль алинд нь ашигтайгаар хөрөнгө оруулалтыг яаж хийх вэ зэрэг асуултанд хариулт өгөхийг зорьсон форумоор дамжуулан төр бизнес нийгмийн хүрээнд хамтын үн зүйлсийн талаар тодорхой ойлголтыг төрүүлэх нь хилцүүлэхээс хүлээж байгаа үр дүн байсан.
Rio Tinto, оюу толгой зэрэг компаниуд хамтын үнэт зүйлс нийгмийн түншлэлийг бий болгоход оруулж байгаа хувь нэмрийн талаар мэдээлэл хийж, ингэснээр төр засаг бизнесийн иргэний байгууллагуудын зүгээс хамтын үнэт зүйлс үлдэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн санал санаачлагын эхлэлийг тавьж байна. Эрдэмтэн Кант хэлсэн байдаг л да. Одоо энэ зах зээлийн гэх нийгмийн ухаалаг чөтгөрүүдийн хамтлаг гэж ирсэн байна л дээ. Тэгэхээр бол чөтгөрүүд бол байх нь бид нар. Тэр бол тэгж Кантайгаар ойлгогдож байна. Гэхдээ тэр бол ухаалаг байх нь. Тэгээ хамтлаг байх. Тэгэхээр өөрийн чинь асуугаад байгаа тэр түншлэл гэдэг бол хичнээн ашиг олъё гэж бодсон. Хичнээн өөрөө өрсөлдөж бусдаас сайн сайхан амьдрэж гэж бодсон. Компани толгойд нь байлаж хэлээ гэсэн ямар ч байсан хамтлагууд байх юм байна гэж ойлгож байна. Тийм учраас хэрвээ хамтлаг юм бол дундын буюу хамтын үнэт зүйлийн тухай асуудал заавал яригдана гэж бодож байна. Ер нь алч бизнес эрхлэгч бол ашиг олох боловч ашиг нь олж байгаа ашиг нь хүнд хэрэгтэй зүйл бүтээсэн учраас ашиг олж байгаа. Тэр хэрэгтэй зүйл гэдэг нь тэр дундын үнэт зүйл рүү явж байгаа. Тийм учраас олсон орлогоо зүгээр тэгш хуваарлтын тухай асуудал биш. Бүтээж байгаа зүйл нь хийж байгаа ажил нь өөрөө тэр хамтлагийн тусын тулд явж чадж байхыг хамтын үнэт зүйл рүү явж байна гэж ойлгохоос өөр аргагүй юм шиг байна. Портерийн гаргасан энэ онолын гол санаа юу байсан бэ гэвэл компани хамгийн сайн стратеги бол эдийн засгийн хувьд өрсөлдөх биш, бий болгож байгаа бялууга хүн бүрт томруулж түгээх, хамтдаа бий болгох чиглэлээр ажиллах тухай юм. Бялуу томрох хэрээр компани эдийн засагт үнэт зүйлс нэмэгдэнэ гэсэн үг. Хамтын үнэт зүйлс бол